Моргодол. Тэр урд шин дуг хийлгүй хонсон юм. Өнөөдөр бас л эргэж хөрвөн ямар нэг юмд сэтгэл зовнин гингэнтэл санаа алтханд болтно. 26 настай нэр шоронгийн хаалга татаад жил гаруухан хугацааг авчээ. Цаана нь бүтэн 9 жилд анхааж байдаг. Гаднаас нь харахад уул хангаа шиг тарган цатгалан биетэй мангар дуу байрын мөртлөө ингэтлээ бодол болон шаналж явдаг нь үнэншмээргүй. Өдөржин биеийн хөдөлмөр хийж хамаг тэнхлээ шавхаад оройн энэ муу нааран дээрээ гараад хөвтнө гэдэг түүнд шоронгийн шорон байв. Тийм болохоор хүн амтнаас зайдуухан сууж өр алдсан мэт бодол болон царайны нүг хаяахан ховс хийж нүдний гал шатаж ирснээ ажуухан унтарч нэг муу цог шиг юм гөлөн хийн. Ууттай улаан дүнснээс хуруу шиг том ороож аваад суухаараа босон ч гэж байхгүй, хөдлөнө гэж байхгүй. Тэр чигээрээ баримл шиг яг суун. Тамхиныхаа цэнхэр утаан дундаас нэгийг олж харуу гэлтэй онисхийн гөлөрч нүүрэн шаргалтан нөгөөх санаа зовж байгаа юмдаа хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Хоёр хурундаа хавцсан тамхиа татаж базаасан ч юмгүй. Хаа нэгтэйхэн шуналтай сорно. Өвөр дээр нь галтай үн сунаж дээлийн хормоо шатаж эхэлсэн ч тэр үл анзаарна. Дэрэгт нь бөмбөг тесрэх гэж байгаа ч үл хөдлөнө. Ингээд суухтаа тэр хажуу орчноосоо бүрэн тасарсан байдаг байлаа. Тэгээд халбаг тавагд хангинуулан оройн хоолнд хоригдлоод уун цуван гарч одоход сая ухаан орсон мэт сэртхийн сэхээ авч хамгийн сүүлд очино. Адууны туранхай махтай усан шөлнөөс халбагтан суухтаа тэр нүүрэн тол мэт тусч тайвалцах тавгныхаа ёроолыг ширтэн нөгөөх зовлонтой юмаа бодно. Чухам юу одож юунд санаа зовж явааг хинчүүл мэднэ. Хинтээч тэр үг сольж байсангүй. Тийм болохоор ойр дотны хүн энд нэгч байсангүй. Гэвч хоолн дээр хоригдлоод даажин тохуу хийж тал талаас нь үгээр үдэж мар инээлдэн уур омог хор шарын малтаж ганц үг боловч сонсгосон гэж оролддог байв. Цаатах чинь сайхан хүүхэнтэй суусан юм гин. Сайхан хүүхэнтэй ханилсан нарсанд байгаа намдаг битээл наранд яваа эр хүн зовж явдаг юм. Өдийд өөртөө нэгийг оруулцгаад тас тээврэн хэвтэж байхыг хэн байг гэхв. Намдгийг байтугай нартыг мартчихсан хоймрын орон дээр жаргалаа эдэлж байгаа байлгүй. Энэхэн орчлон тэгчнэхэн насыг насалж үүнийг хизээрнэ гэж сайхан би санаа сэтгэлээ тэр хямгатад суух юм. Тэр чинь хүн шүү дээ, хүн. Хүний ил хийдгийг хийж эдэлдэг жаргалаас эдэлж бор хоногийг барахгүй юм бол яаж амьдрах ёстой юм бэ? Тэр дундаа суваа шаргачин шиг сулдаа гунгасан сайхан бүсгүй хараад энгэр зөрүүлэх хүсэлгүй ирхэн байх уу? Би л бол үдийд хэд үзээд алдсан. За тэгээд нэг удаа хавтаад ханад садаж байсан ирхэн гэж байхгүй. Улмал наалдаж, улмал ойртож учраа олно. Нэгэнт нүүр хагарсан бүсгүй хүнч бас үдэш болохоор ирээсэй л гэж хүсч морин төөргөөн чих тавин чагнаж тэрэн дээр өндөлцөн. Тэгэлгүй яах юм. Хүнд чинь хүүсний ялгаа байхаас биш хүслийн ялгаа гэж байхгүй. Өвгөн базруугаа хүртэл наранд байсансан бол үдшээр буугаад морддог юм билүү. Аях цай угаад аан уун гэж байтал аяндаа учир ургаж мэднэ гэж хөгшин чон бодно. Сөөсийсэн банднар бол хоног тааруулж ирээд гэмгүү царайлан гангар гунгар ярилцаж сууснаа санаандгүй гарт нь хурж хажигламааргүй шиг бол бугууг нээлж найдлагатай бол цааш дөхөн дал мөрөөр нь тэврээд авна. За яах вэ? Нэгийг тас цагнаад хөөгөөд явууллаа гэж саная. 2-3-ыг ч хөөгөөд явууллаа гэж бодъё. Хичнээн нэг тэр бүсгүй өөрөөсөө дүлхэн хөөж өөрөө хатсан хар мод шиг өгөрч явах хүлээ. Ингэхэд эрчүүд биднийг бодвол бүсгүйчүүд дур тачаалын төвчээр султай гэж дуулсан. Тэр үнний хувьтай баха. Хоригдол бүсгүйчүүдэд тусгай тариа шахдаг гэж дуулсан. За тэр ч яах вэ гэцгэн намдгийн хор шарыг малтаж тал талаас нь гоочлно. Түүнд юу ч гэж хэлээд нэмэргүй. Дүлий дүн боргин нөгөө зовлонтой юмаа бодож тэрүүхэнд зүү зэрэглээ шиг далмөрөө хавчин усан шөлөө очлно. Оройн хоолны дараа бясаа үрэлсэн нааран дээр очиж илгээ өвхөн өөрийнхөө сэтгэл зүрх рүү өнгийн харж байх шиг хөдөлгөөнгүй хөштлөө суун. Хөдөлгөл юм бол хамаг бодол санаанд үзэгдэж харагдаад байгаа юм нь алга болчих шиг дүнгтэн суун. Энэ зовиртой байдал бүхний сэтгэл санааг уруу татаж дүнсгэр дүү хар бараан сүдрээрээ хав орчныг хучаад авдаг байлаа. Цөм дуу шуугүй болж тус тусын орон дээр цамцаан суугаад бас нэгийг бодцгоно.
Тэр дундаас төвчээр алдан уур омгон шатсан 1-2 нь хэрүүл зодоон заавал дэгтэйдэг ажээ. Зуугийн талыг насалсан ширвээ сахалт базар хийд имийн холхон ууцаа үүрч алхаснаа. Наадах чин цаанаа ямар амьдралтай юм бэлээ хэн мэдэх вэ? Хүний зовлонгоор жаргал хийж эд бахан хангах зүдэг зан. Өөхөх төрхийн хоорондох энэ насны амьдрал гэдэг чинь өөлөө тавьчихсан чулуун хөөрөг биш. Даажин тохуу хийхээ болцгоосон дээр байлгүй гэж бовтонхад тэртех болонгаас өлгөж аваад өрөвчхөн хүннийг гарах нь тийм л өдрийн бодол шөнийн зүүд болохоор зовлонтой юм бол энэ хулгар хэрэг мэдэд загнах нь яасан юм гэж ирээд босч ирнэ. Түүгээрч зогсохгүй. Өрөөний юмс дээр доороо ортолтол зодтолтож нулимс цусандаа хүрдэг аваа. Балт минь хүнийг хилэлтгүй чи нийжгсэн ард нэг арга толгойтой юм үлдсэн. Чи энд хүн гоочилж хөлсөө чихэрт инээд суухад цаадах чинь ёстой ханын үдээр тас тэрч байгаа да. Сайхан бүсгүүчүүдэд санаарахдаг олон ч хавьддаг нь цөөхөн. Сайхан юм чин сайхнаа хадгалж хайрлах төвчээр чадвартай дүрсэн байдаг юм. Орчлон түүнээ мэдэж гар тэнийдэг юм. Чи суу адилхан ядарсан эр хүн нэгэндээ бярлахж дээрлэх муухай. Чамааг ихээхэн цоролцоо дайвал анжгаа чинь чөмгий чинь ташаад өгье. Хичнээн ядарч солилцсон ч тарагны чинь савыг хагалчих чадалтайгаа байна шүү. Чи суу гэлцэн нэг хэсэг шуу гэж төр тар хийснэ харгалзагчийн дуунаар нам болно. Намдагт энэ яриа ямарч падгүйгөөд тусгаарлсан зузаан ханны цаан сууж байгаа мэт огт жишимгүй гөлөрсөөр байдаг байлаа. Түүний нойр энэ шүн хүрхшинж бас л алгасанчээ. Бүтэн жил санаа сэтгэлээс нь гарахгүй яваа тэр хүнийг бодох бүр өөрийн гараар цааш харуулсан хавьгүй дээр санагдан оргож босхын тухай сөвгчлэн бодож байлаа. Дахиад 9 жилийн аяыг дааж суллагт хөдрийг үзнэ гэж үү? Яавч үгүй. Түүнд тийм нас байхгүй. Үнсэн дээр хаягдсан шалт шиг тарчилж яваад ертөнцийн мөнх усыг нэг л өглөө үзэж нүд ансан байна. Түүний хөрч хөссөн хорчгор цогцсыг хэн нутагтуулах вүлээ? Хэн нутаглуулах вэ? Ингэж бодохоор ухаан санаа нь харанхуйлан улам их шаналлыг түүнд өгдөг байв. Тэгээд оргож босох санаа төрж олон шүн нойроо хасан эргэж хөрвөөсөөр чадалгүй үүр цайлгадаг аж. Гэтэл цагийн сэрүүн болж цагаан хяруу унахт өгөх тусам санааны зовлон нэмэгдсээр шар махтагаа хатаж осолгүй амтай голтой сажилдаг байв. Яг сайхан бэлэн болоод гараад явахын үед заавал нэг саад дотгор дайрдаг байлаа. Энэ шүн заавал оргоно. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж чадахгүй гэж дотроо бодон дэрэгдэхээ ажиж гаднахыг чагнадаг байв. Өнөөдөр бол түүний хувьд эцсийн шүн байлаа. Эргэж хөрүүн хэвтсээр нэлээд цаг авчээ. Ялэмгүй юм дээр уур омгон шатаж дөрөн ханаа зад татах шахаж байсан нөгөөдүүл гүн нойронд нам цохиулжээ. Гадаа гэрэл ёлтон харгалзагчийн хөлийн чимээ олдож ойртон тор хийсээр байлаа. Намдаг чих тавин чимээ чагнаад босч хаалганы дэрэг зогсов. Цээжинд оволцсон болиглох зүрхнийхээ цогтыг сонсож түр амьсгалд арахаар хөдлөлгүй яг дороосов. Харгалзагчийн хөлийн чимээ нэг ойртож ирээд дахин цааш холдож сурггүй алга боллоо. Өрөөний хаалгыг түлхээд үзлээ. Хад хайрцаг гэсэн үг. Хамт байгаа хоригдлуудыг гүйлгэн сэм ажиглалаа. Цөм нойрондоо дийлдэжээ. Тэгээд олон хоног амьшигээ хайрлан биенээсээ салгалгүй авч явдаг төмөрийн хөрөөний төв хэрчмийг гаргаж ажилдаа орлоо. Хажуудгаа сэрээчлгүй. Хаалганы цаатахад с ิจ авахгүйсэн гэж бодхоос хамаг биеийн твдэж нүдэн цагаанаар эргэлдэн гялцаж хоёр чихэн чимээ чагнан сортолцож байлаа. Түүний гарын хуруу өт шиг яралцсан хөдөлж хилгүй хүний тохио зангаа шиг язганавч твдсэн сэтгэлээ гүцэхгүй байлаа. Намдаг хаалгатай ноцолцоор хар хөлсөө цовс нэгч мэдсэнгүй. Бүтлгүй болохыг гэхээс бүхий л биеийн сэрэл мэдрэхүй сонсгол чих болсон байлаа. Тэгтэл төмөр тор хийхэн сонсогдов. Хаалгыг түлхээд үзвэл ашгүй нэгдлээ. Цээжинд оволцсон болиглох зүрхнийхээ цогтыг дарахаар гүн амьсгалд авч эргээд харлаа. Нөгөөдүүл нам унтаж байв. Тэгээд хаалгаар гарлаа. Баригдахгүй гэхээс бүхий л бие дагжиж төрөй чихээс улам ихээр айж твдэх боллоо. Муур мэт гэтэж гараад навтгар байрны хан даган бүхийж гүйсээр болон тойрч хавь орчноо ажиллаа. Тэндээсээ цааш сэмхэн гитсээр төмөр торон гашааны дэргэд ирж төрүүлгээ харж хөвтөөд яаран сандран тас огтолж эхэллээ.
Хацдаг бахны хөгшин хүний буйлшиг болсон мох хоёр гарын хамаг тэнхэг барж байлаа. Толгой шургахаар завсар гаргаж аваад түүгээр зүтгсээр арай хийж гарав. Түнэр харанхуйн дундуур явгангүйсээр зооноосоо хол гарсан байлаа. Цаг алдалгүй газар төхөж эндээс холгүй байгаа айлын гадаа очиж хөл дүүжлэх унаатай залгах ёстой байв. Урдчлан бодож тооцоолсноор бол хоёр хамрын цаана хідэн гэр байх ёстой. Намдаг тооцоо алдсангүй. Хар хөлсөө цовтол явгангүйсээр айлуудын гадаа ирж шөдөрлөж тавьсан хоёр морины хөлд суувал өргөж босхон дэгэв. Яарт сандарсандаа болоод шуудхан шанхнаас нь шүүрч авлаа. Чөдөртэй морь түүнээс босхон тэртээ холд бит хийтлэн шидчгээд хамраа дуурган төргөлж газар үнэрлэн цааш дэглээ. Намдгийн уур урж дахин босч очоод шанхнаас нь хар тэнхэгээрээ зурж зогсоогоод авлаа. Бие хураан бөмбөлзөх чөдөртэй морины цээж хүзүүг илэн дасгаад осрлож авлаа. Хөл дүүчлэх унаатай болсондоо баярлан нөгөө нэгийг хөлд сууж арай чамаа гартаа хийж ав. Энэ үед намдаг яхаасаач буцхаа болж цагаандаа гарсан байлаа. Айх твдэх зэрэгцсэн намдгийн гар хөлд гів гинтхэн урд өмнө байгаагүй их бярч чадал орчээ. Хоёр морьтой болсон орогдол салхи татуулан хийсгэж явлаа. Жил тойрон унааны нуруунд дээр гараагүй онгоссон би эхлээд зайдлагдан согсрогдож байснаа мартсныг санаа болттой хиймэр сэргэв. Намар цагийн тарган морины амьсгал хоёр самсаагаараа сар хийж дөрвөн туурайн тачигнан алслан холдсоор байлаа. Араасаа нэхэл дагал болно гэдгийг тэр тов тодорхой мэдэх учир цаг алдаж хэрхэвч болохгүй байв. Ганцхан хормол саатах юм бол хурж чадалгүй шалтаа буух байв. Үүр тэмдгэрээд ирхийн цацуу унаа хөтлөө хоёр морьныхоо зүсийг харж байв. Сандарч твцэндээ болоод тэрүү эсвэл номхон байв бүү мэд явдлын аядаахаар хар хэрийг зайдан унаж шар хэрийг хөтөлсөн байлаа. Газрын баримжааг бодвол өртөө газар хар хурдаар нь давхжээ. Усан гулган болсон хар хээр морины хөл цуцсан хурд саарч яваг мэдгтэйгээ зэрэг хөдөлгөөн моринд сэлгэн мортож дүнхгэр хөх уулын зүүн сугаар сэжин модон дунд орж хүм морь хоёр зэрэг амс хийв. Намдаг хөх уулын чанга хоргил дээр гарч алсын бараа ижив. Тэртээ заан хөхрөн гарагдах хашаатад хурч очих хэрэгтэй байлаа. Гэвч үүр цайж гэрэл гараад ирэхин үед ил гарч хэрхэвч болохгүй. Өчигдөр орой идсэн усан шүл аль хэдийнэ шингэсэн хоосон гэдсэн зайлагдан дундуурхан устай ташмаг шиг шал хийх ажээ. Ам хатснаа сая мэдэж шүүдэр буусан өвснөөс хэсгийг тасалж аваад амнда хийж шимэв. Хэрчим талах байсанс бол мөнч баярламаар байлаа. Тэгтэл модны мөчөр шад пад хийж оройн сэрүүлсэн хөлийн чимээ гарах шиг болоход бошуухан мориндоо мордож хяр даган таваргаж гартал тэртээ дээр зэвхий саарл сүүлээ хавчин байдаг чадлаараа ивхрэн сунааж харагдав. Намдаг өлөн хөхийг хараад сэтгэл түр амарч бас хүү хэрэг бүтгэн гэж бэлгшээв. Нар гарахын үед хүйтэн булгийн хөвөөнд санаандгүй орж иржээ. Тагнаа тассан хүйтэн уснаас гидсээ цэрийтэл ууж гар нүрээ угаагаад цааш мортлоо. Ирэх чөлөөтэй ам зууж наранд явна гэдэг ямар их жаргал байдгийг дөнгөж сая ухаарах шиг болон хийсэн хэрэгээ хідэнтэй гимшивч нэгэнт хожимдсан гимшил байлаа. Хангаа дэлхийн налайн жигүүртэн шууд жиргэж модны сэрүү татсан шингэн үнэр ханхийг агаар нь хүртэл амьсгалахад нэг л зөөлхөн хөнгөн ажээ. Өөрийн дураар чөлөөтэй амьдрын гихчийг өнөөдөр тэр оройрогоо ортол мэдэрснээсээ болоод энэхэн хоромд түүнээ дахиад алтчхаас айж болгоомжлон навцсны сэржигнэхэд хүртэл цочин уушиг зүрхэн аюулхаа дээр нь гарч ирж байлаа. Нарсанд жил гарan болсон түүнд нар салхи гэгээ гэрэлт төр оловч саатаж чөлөөтэй амьсгалан хамаг биенийхээ хүлээсийг зад татмаар байлаа. Гагцгүй хүн харчихгүй гэхээс ухаан гартлаа айж бүх биеэрээ анир чимээ чагнан үргэлжийн төгшүүртэй явсан тул биен баригдан чилжээ. Намдаг модны захад хурж ил задгаа талд гарах болсноо мэдлээ. Тэгээд газар нутгийн байдлыг ажиглан алсын бараа удтал ширтэн зогсов. Тэрүүхэн цаана орших намхан гүвэ толготын цаанаас гарч ирэх бараа далттул явах зам тэр биш байв. Түүнээс арай өмнөр зах хязгааргүй цайдам тал цэлийг хагаад хаа ханаасаа бараатай тул энэ чигийг барин давхих нь түүнд илүү зохимжтой санагдаж ойн захаас морины гүүхээр гарч одлоо.
Хүн амьтны бараа сургаас дөлж зогтон довтлогсоор төрсөн нутгийнхаа захад орж ирлээ. Адуу мал багшран айл хотол ярааж морьтой хүн салхи сөрөн давхин түүнд бас нэг зовлон боллоо. Нар шингэж үчийн бүрий болохыг хүлээхээс өөр зам түүнд байсангүй. Хаан яаж шүү хагас өдрийг барахыг тэр бодох хэрэгтэй байв. Төрсөн бие түмнээс нууж амьдрахч гэж дээгж тэр өөртөө гомдон анх удаага бусдад атаархах сэтгэл төржээ. Шүн түргэн болоосой гэж бодож байв. Тэгвэл хамаг хэрэг нэг тийш болж харагдахгүй газараа нэг насаар суух болно. Үргэлжлэл бий.